Хаттай залуус 12 дугаар сард Монголын үндэсний бүхий холбооны 2024-25 оны удирлын анхны аймаг зэргийн залтай өгчүүдийн барилдааны 5-ын даваа эхэллээ үзэгчтэй. Говтлог үлзий сайхныг амлаж авсан 7 бүхөөс за Хурцарслан Баттөвшин Инктрийн баасан живийг авсан нутгийн. За Хурцарслан Алтан цоож Овсын Хяргасын аймгийн Хурцарслан Мөнхөөрийг амлаж авсан. За Хурцарслан Еркий Булан Завхны Ургамлын аймгийн Арслан Өсөхбаатарыг амлаж авсан. За Хурцарслан Уланбаярын Бат цоож Булганы Могдын аймгийн Арслан Эрхэнбаярыг амлаж авсан. За аймгийн Арслан Говтлог үлзий сайхныг амлаж авсан. Хөвсгөл аймгийн бүрэн тогтсон яриад алдрын спортоор хөвсгөлийн хүчин төвчний үг аймгийн Арслан Инктрийн баасан жив аймгийн Хурцарслан намсран Баттөвшингөөр 5 давж. За хамгийн түрүүнд очроо бөхөөд авж 8 чалгаж үлдлээ Дунчивгийн. За Тунсан бүхийн барилдаанд тунч ордон боллоо. Арангаан тариатын цэргийн зам Батцоор Завхны баян тэсэн Эренчин жүгдэртэй Тунсан. За сүүж дахимдаа 5 давж Дунчивгийн 8 чалгаж үлдлээ. За Хангаан Наранбаяр Доронтын баяуулын бэлгүүтэйг аваад Булганы дүүгүр намнасрын цэргийн арцаг төр 2-ыг аваад цэргийн зам Батцоор аймгийн арцаг Эренчин жүгдэр 2 Тунсан байсан. За өнөөдөр 5-ын даваанд гарч үйлдсэн 16 бүхөөсөл одоо хамгийн бага Эренчин жүгдэр 2003 онд төрсэн. За бураанууд бол ер нь бүгд бэрхсэн үлдсэн Тунсан. За тэгэл ер нь ирээдүйд бас хэрхэн чангарч байгааг л харуулж байгаа гэсэн үг тунна гэдэг бол. За тэгээд цэргийн зам Батцөөртөө одоо тунж барилдаад өвдөг шороодлоо. За Батцөөр 96 оных Эренчин жүгдэр 2003 оных. За 3 бүхэл цэргийн арцаг төр 2-ыг Булганы сайхны одоо аймгийн Арслан Намнасраа амлаж явсан. 4-дөр Могдын Хурцарслан Сүхбаатар 4 давсан төр 2. За тэгээд 5 дээр Намнасрынтэй Булган аймгийн ер нь Аралтай, Жинтэй, Бярттай Арслангуудтай дараалж барилдаж байгаа юм байна. За Намнасрын Эренчин жүгдрийг авах болов гэж бодож ирсэн бас тэгээд төр 2-ыг амлаж явсан байгаа. За Хурцарслан Алтан цоож Хурцарслан Мөнхөөрийг амлаж явсан 2 бүх. Мөнхөөр баруул өстэй давсан барилцтай барилдаж байна. Зүүн ав цацаад ах чинь амлаж авах юм да Говтлог минь. За өнөөдөр 3 дараалал зүү аваад цацчлаа. Өөр Ангаан аймгийн зүүн баялаан сум яриад нутгийн буян групп алдрын спортороо зөвшөлтөчний 150 дугаар ангийн бүх. Цэргийн Арслан баасан цагтын үлзий сайхан аймгийн Арслан Ерболотын Говтлогийн зүүн хөлийн авццаад 5 даваа Дунчивгийн 8 чалгаж үлдлээ. За 3 4 5-ын даваан дээр нь дараалал зүү хөл аваад цацчлаа да. За 4 дээр Жаргал сайхны зүүнийг аваад цацсан. За 3 дээр Завхны Батбаатарын зүүнийг аваад цацсан. Ер нь дандаа зүүн талтай өгчүүтэй барилдсан юм биш үү? За тэгтэл дархан зүүнийг аваад цацж штэ. За энэ тон төвггүйхэн 5 даваад Дунчивг шалгарлаа. Одоогоор 3 бүх шалгарсан байна. Баасан ч үлзий сайхан Батцөөр гэдэг одоо гурлаа алдрын спортороны харьяа тийм бүгчүүд байна да. За цэргийн цолтой бол 2 бүх гарч иж барилдсан. Харцаг нэг 3 бүх гарч иж барилдсан. Арслан нэг, Заан нэг, Харцаг нэг. За Сэлэнг аймгийн Мандал сумын харьяад алдрын спортороо 5 ан дэвжээ Хосрохтон группийн бүх аймгийн Арслан Хангаан Наранбаяр аймгийн Арслан бэлгүүтэйгээр 5 давж Дунчивгийн 8 чалгаж үлдлээ. За бэлгүүтэй бара хонгонд нь суугаад зүрж өөрөө авирах гад тэнцвэр алдахт нь голлоо дайрцсан хойшин.
За Баялгийн аймгийн Алтай сум яриад аймгийн урт зарслан Малиши эрхлүү болон ITL Express компани нэрээр барилддаг юм бүх 1989 онд төрсөн. За 11 онд Баялгийн аймаг төрүүлж арслан болоод 21 онд 10 жилийн дараа төрүүлж хурц чимэг нэмсэн ийм бүх. За аймаг зэргийн залтай өгчүүдийн барилдаанд нэг удаа төрүүлсэн 2024 оны 4 сарын 12-нд 10 сарын дамдингийн нэрмжт барилдаанд төрүүлж исэн юм бүх аймгийн урт зарслын эрхээ булаа. За аймаг зэргийн залтай өгчүүдийн барилдаанд бас нэг удаа үзүүрлж исэн. За улс аймгийн алдар залтай өгчүүдийн барилдаанд бас үзүүрлээд үзсэн юм бүх шүү дээ. Пүрэв давг арслан Даваабатар арцаг, Батэрдэн арцаг, Содомдорж арслан Батмаг цаан нарыг одоо даваад хангаа аврагт одоо харцаг залтай байхад нь үзүр дөрөв жалгарч үлдчихсэн 2017 онд. За 24 онд бол аймаг зэргийн залтай өгчүүдийн барилдаанд 23-аас 24 оны улиралд бол 1-4-1 үзүүртэй байгаа. Ийм бүх. За улс аймгийн алдар залтай өгчүүдийн барилдаанд бол одоо үзүүрлж исэн их шүүхт бол шалгарч байгаагүй. Аймаг зэрэгт 3 удаа их шүүхт шалгарч байсан. Ийм бөхтөө. За аймгийн урт зарслан Бүрөөгийн Өсгбаатар Говь хангаа мебель компани нэрээр барилддаг юм бүх. За баруул Сэнжигний барьсан дээрээс аймгийн урт зарслан мөнгөөр баруун ташаа нэлээд зөмлөө тавьдсан шахаад байгаа. За аймгийн урт зарслан Алтанцооч ганцхан хавраад. Хинтээ аймгийн өмнө дэлгэр сум яриад аймгийн урт зарслан Алтанцооч аймгийн арт зарслан мөнгөөрийг амлаж авч барилдаад 5 давлаа. За тэр цөмөрсөн баруун ташааг тун төвөггүй харсан араас нь ганцхан хөөж наач хавраад өвдөг шороод боллаа. Энэ за одоо гიშгэгдлийн алдаа цөмөрч гიშгэх гэж одоо ярьдаг. За бүхэд дуртай олон жил бүхүүдсэн хүмүүс энэ төр бол айхтар мэддэг штэ. За нэг суур одоо их муутайхан байна. Хөл одоо их сулхан байна. Гიშгэгдэл сул байна гэж ярьж байдаг. За 2014 онд аймгийн арцаг зал үрдсэн бүх 17 онд аймгийн за 18 онд аймгийн арслан за 2007 оны сумын за 88 онд төрсэн бүх Өсгбаатар арслан за чөлөө дөхийн одоо Азийн тоглолтын хүрэл Азийн аваргын хүрэлттэй олон улсын хэмжээний мастер золтой. За сумын заан золтой өгчүүдийн барилдаанд бол бас тун сайн барилдаж ийсэн. Төрөө үзүүр их шүүг бас олон бий. За аймаг зэргийн залтай өгчүүдийн барилдаанд бол одоо төрүүлж байгаагүй. 2 удаа их шүүгч шалгарч ийсэн амжилттай. Ийм бүх аймгийн арслан Өсгбаатар. За эрхий болон хурц арслан бол ер нь тэгээд барьцсан дүрээд золгоод барилдааныг шийднэ гэж бодож ил жим баг одоо хурдтай ийм бүх бас сонгож амлаж авсан баг. За зөрж шилдэнэ гэдэг энэ бол одоо Монгол бүхэд байдаг. За шилдэж гутлах, за шилдэж одоо дунгуйлдах энэ төр гэж одоо байдаг нэршлүүд бол. За аймгийн урт зарслан Батцоож аймгийн арслан Эрхэн баярыг амлаж авсан. За дүүгүр намнан Цэргийн арцаг төр 2-2-ын барилдаа элгүй Сэнжигний барьцтай байгаа. За 1995 онд төрсэн 190 см өндөртэй. Ер нь бас дөнгөж гарч ирээд Монгол өхөн өргөнд барилдаж эхэлж байхад нь бас арангаан том төрөө гэдэг байсан шүү. За метр эрттэй ирчүүд бол бас 90-с дээш ирчүүд бол ховорхон бий. За сүүлийн үеийн харин энэ өсвөр залуучууд барилж байгаа хүүхдүүд бол ер нь бас рост бол их томтой өндөртэй болсон байлээ. Метрийн гарантай олон баг шиг байна.
За энэ намар бол бас их цөөвтөрхөн барилцаа хурцарслын эрхий болоо. За брекэ бол одоо бүр харагдахаач байж. За гоплек эрхий болоо. Төмөрбаатар эр болоод брекэ Баяулгийн одоо арслангууд бол за Баяулгийн аймагт бол сүүлийн одоо нэг 10 жил Монгол бүх бол одоо ихсэн хөгжиж байгаа 2 3 ч одоо дэвжээ явах шиг байгаа юм. За Тастулек гэдэг дэвжээнээс бол одоо ер нь сүүлийн үед олон залуучууд гарч ирж барилдаж байна. Үндэсний бүхий өсвөрийн залуучуудын улсын авраг. За тэгээ эхнээсээ баг ер нь аймгийн залууд аваад одоо эхэлж байна. За аймгийн урд зарцал Уланбаярын Батцоож аймгийн арслан Эрхэнбаяр хоёрын барилдаан бол барьсан дэрэг байгаа. За аймгийн арслан Эрхэнбаяр 24 оны улсын баяр наадамд бас 4 давсан ийм бүх 22 онд аймгийн сумын зан залноос шууд аймгийн арслан зал үрдсэн. За Орхон аймгийн баяр наадамд 5 давсан. 2024 онд одоо тэрэн тооцогдож бас Эренбэнд одоо өөрчлөлт орж барилдаж байгаа ийм бүх 900 он төрсөн. За барилдаан нь бол нэг жоохон тийм мүлгэрдүүхэн л болоод байгаа юм да. За амт зэргийн золтой хөгчүүдийн барилдаанд бол их шүүхт одоо шалгарч байгаагүй. Ийм бүх. За дунд шүүхт бол одоо 2 удаа шалгарч үлдсэн. Талах чихэр, за Ширв Арслангийн нэрэмжит гээд 2 барилдаанд бол өнгөрсөн улиралд бол дунд шүүгийн 8 шалгарч үлдсэн юм бүх Эрхэнбаяр. За Булган аймгийн одоо бүгчүүд дийлэнх олонхыг харж байхад бол ер нь нэлээд тийм одоо цалигаатай барилдаантай шууд хэлэх юм бол нэлээд тийм явж одоо барилддаг юм бүгчүүд үү. За бас одоо бас нэг онцлог нь их юм бол ер нь зодгон дээр барьцанд одоо бас их тийм амаргүй одоо бүгчүүд байдаг. Барьц одоо 2 сэнжиг элэг усны барьц ер нь хүнд авсаар алддаггүй. Амгаа цаа дөрцөн буугаар тэгээд за аймгийн арслан Өсхбаатар ер нь нэлээд тийм одоо ажилч барилдааныг эхлүүлнэ гэж хэлэндээ энийг бол Сэрвүүгээс бол одоо Явсгээд л барилдааны санаачлагыг аваад хөөгд байгаа. За хоёр бүх сандлаараа баруун талдаа Сугонхор зүг элэг усны барьцтай одоо барилдаа эхлээд задарч байна. За Эрхэнбаярын дүү Өсхөөр гэж бас залуу барилдаж байгаа. Сумын зан цолтой. За шүдгний борт задарлаа.
За аймгийн Арслан Намнсүрэн Цэргийн Арцаг төр 2-2-ын барилдаан барьц задарсан. За Эркибулан Хурцарслан Скватер 2-ын барилдаан тэгш барьцанд одоо шилжиж байгаа юм байна. За Булган аймгийн Могод цумаас бол бас олон алдартай бүгчүүд төрсэн байдаг. Монгол улсын за Гүрийн Тэндэв, Луузангийн Нямжав, Дамдан Сүрэнгийн Лавгсүрэн гэдэг одоо улсын заан залтай бүгчүүд дөрөн гарсан. За шүдгний барьсан дээрс Бярдад мордсон. Мордож алсын сүвний барьсанд нэг сувгаад дутуудлаа. За баруун талда давхар шүдгний барьцтай. Цэргийн Арцаг төр 2 аймгийн Арслан Намнсүр 2-ын барилдаан. За Хурцарслан Батцоож аймгийн Арслан Эрхэн баярын 2-ын барилдаан бас баруун давхар шүдгний барьцсан шилжих юм байна. За Булган аймгийн Могод цум ариад Арвжагийн дэлэг хөл гэж одоо улсын начин золтой бүх байсан. Тэр дэлэг хөл начингийн удмын бүх бол Мегмаржав Эрхэн баяр. За баруун давхар шүдгний барьцтай барилдаа гэсэн. Эркибулан зүүн дан шүдгний барьцсан дээрээс шүдгнийх нь барьцыг халаа тавьуулсан аймгийн Арслан Скватрын. За өөрөө эгэмрүүн тулаан мөрөгцсөн нүүрний урдуур гар гаргаад давуулсан. За бэрүүгөө татсан татхт нь Скватер дагаж хутгаа дутуудсан. За Эркибуланы гуйдаад буцлаа да. Барьц задарсан хоёр бүх. За Намнсүрэн төр 2-2-ын барилдаан. Зүүн давхар шүдгний барьсан дээрээс толгой зөрүүлээд шүдгнийхээ барьцыг халаа задарчлаа. За 5-ын даванд бол одоо Хурцарслан Алтанцоо чамгийн түрүүнд дам авна. За тэгээд араас нь барилдж байгаа одоо талбай дээр барилдж байгаа Эркибулан, Скватер, Батцоож, Эрхэн баяр нарын барилдаан бол одоо хамаагүй хөгчүүдийг бас тодорхойлох юм барилдаан. Зүүн давхар шүдгний барьцтай аймгийн Арслан Эркибулан, аймгийн Арслан Скватер 2-ын барилдаа эхэлсэн. За шүдгний барьцаа бол одоо барьсангүй зүгээр элгүстэд авсан да аймгийн Арслан Скватер. За Хурцарслан Батцоож аймгийн Арслан Эрхэн баяр 2-ын барилдаан барьц задарлаа. За Эркибулан Хурцарслангаас эндээс бол нэг тийм давуулж гуйдах мэхний хувилбар одоо ирэх болов. За шүдгний барьцтай давхар шүдгтээ үлдсэн. Одоо бол хөөгөөд явах баг. За толгойтой талдаа эргээд бас хэвгүй хавирдаг. За Бярч одоо таймгүй шүү дээ. Хий татах гад дутуудсан давхар амсаа дээрээ. За таарын хайшлаг дулаад дутуудсан. За энэ дээр ч бол давуулцаагүй гэж байхгүй голлоод эхлэх баг. За сөхөд босгоод ирсэ. Баруун суугдсан байсан давуулсан сөрөө тагивцсан. За энэ Сүхбатахийнхаа дархан тахимдаг 5 дээр Намнсүрэн хийлээ дээ. Булган аймгийн сайхан сумын харьяа зөвтөчний 353 дугаар анги Булган хангаа төвжээ. Алдар спортроо нөх аймгийн Арслан Насаа очрын Намнсүрэн Цэргийн Арцаг төр 2-аар 5 давлаа. За төр 2 мордоо дутуудсан. За гар нүрний урдуур гарахт нь ганцхан хөөгөө сөрөө тахимдсан. Цээжний унаа гарын таталд ямар гоё явба.
За Хурцаарслын Еркий бол аймгийн арслан Өсгөөбаатар 2-ын барилдаан баруун давхар. Хурцаарслан Батцоож аймгийн арслан Эрхэнбаяр 2-ын барилдаан бас баруун давхар шүдгний барьцтай үргэлжилж байна. За толгой зөрүүлээд шүдгнийхээ барьцыг халаа залсан Батцоож. За давхар шүдгний барьцсан дээрээс. За зүүн давхар дээрээс бол нэг актер явахгүй юм байна да, зүгээр тосоо суугдсан Өсгөөбаатар. Еркий булан бол баруун гар шүдгний барьцтай байгаа. За эндээс бол одоо хоёр бүхэн барилдаан бол барьц задрах баг. Еркий булан баруун өгөм рүү тулаан мөрөгдсөн. За Хурцаарслын Еркий булан аймгийн арслан Өсгөөбаатар 2-ын барилдаан баруун дан шүдгний барилдан дээрээс эхэлсэн. За Еркий булан арслан шүдгнийхний барьцыг хальж тавиулаад барьц задарсан. За Хурцаарслан Батцоож аймгийн арслан Эрхэнбаяр 2-ын барилдаан зүүн давхар шүдгний барьцтай одоо эхлэх юм байна. За зүүн дангаас бол Еркий булан татаад байгаа, зүгээр нүүрний урдуур гар давуулаад татхад нь дагаж наалдаж очиод утгачаад буцаад исэн. За одоо бол харин ер нь за тэгээд нүүрний урдуур гар гаргаад ингээд элэг ус даваад дарж байгаа бүхэл юм одоо хоригдог. Хүч гаргах одоо дээшин сөхөх, урагшаа явах одоо бүхэл юм хоригдчихийдэг. За одоо нягтарна гэж хэлдэг юм да. Барилдаан бол одоо нэлээд нягтарсан хоёр хурцын барилдаан бол. За одоо тэгээ Азтай залуус 12 сард одоо бүгд л ногт ганцгалж ирсэн бүгчүүд байгаа. Түрүүн бас ярьж ирсэн. Өнөөдрийн барилдааныг бол одоо бас өнөөдөр энд барилж байгаа бүгчүүдийн эхнэрүүд бас их олон үзэж байгаа байхгүй. Аймаг зэргийн залтаа бүгчүүдийн барилдааны түүхэнд бол одоо хамгийн өндөр шагналын сантай ийм барилдаан. За зүүн гар давуулахад нь дагуулж мушгаа дутуудсан, шахаад босоод ирсэн. За байрцгүй байгаа энэ. За барьц задралаа. За ерөнхийдөө бол Еркий булан бас нэлээд ачаал авж байгаа болов уу гэж. Сүүлийн энэ одоо барьц зөрүүлээд салж байгаа дээр бол анзаарагдаж байна. Түрүү бүх бол одоо гэр бүлийн хамт Натрангд бол одоо далайн иргэд дээр 7 хоног амарна. Аймаг зэргийн золтой бүгчүүдийн барилдаан за тэрний талаар за тухайн цаг үед одоо бүгчүүд яаж одоо оролцож баригдчихсэн талаар хаана одоо бүхэн барилдаа болж исэн талаар бол одоо судлаач тайлбарлагч Баяр Цэнгэлгуун 3 бот одоо ном байдаг. Гурлаа одоо өөр өнгөтэй.
За талын Монгол телевизийн редактор, судлаач, тайлбарлагч одоо үндэсний спортын судлаач гэж хэлэндээ Томбоёрын Наранбаатар юм бол одоо 2 бот ном байдаг. За харин тэр тавыг үзсэн хүн бол за тэгээд аймаг зэргийн цалтаа өгчүүдийн барилдааныг бол ер нь тэгээд нэвтрхий одоо мэддэг болно. За гол бол одоо үнэн хүнд байна. Голээс одоо чээж бол баглаад дээшээс хөгтгөөргүй байна. За ширүүж нэг хавир дутуудад барьцаадарсан. За хөлийн Жамсар ах 2 үхэн барилдаан дээр очлоо. За хөлийн Өлзөмг аймгийн Арслан. За аймгийн Арслан Баяр сайхан 2 бол одоо Батцоо Жирхэн Баяр 2-ын барилдаан дээр байгаа юм. За энэ одоо гар гаргаад ингээд үндсэндээ бол яг одоо хамгаалтын барьцаанд л шилжчихэд байгаа эрхээ булаа. За энэ хүн цээжтэй тэгээ гол ясны бяртай. За тэгээ голдож одоо хоёр талд ээлжиж дараад идэг юм бүхийг бол бас сөхөж барилдахад хэцүү. За тэгээ хэцүү бүхнийг л одоо сөрж барилдаж бүх болдог. За хурцаарсан жимэгтэй анхудаага Монгол өхөө өргөн дээр гарч ирж барилдсан. За сөхөө авирчлаа. Баяулгийн аймгийн Алтай сум яриад аймгийн хурцаарсан Малиши ирэх болон Завхан аймгийн ургамал сум яриад аймгийн Арслан Бүрөөгийн Өсгөөбаатараар 5 давж дунд чи үгийн 8 жалгаж үлдлээ. За суугдсан талынхаа эсрэг одоо сөхөөд авирдсан. За одоо ам авна. Алтан цоож 1 дээр 2 дээр Иркий булан босч ам авна. За Дунчуугийн аймгийн хурцаарслаа Алтан цоож аймгийн хурцаарслаа Иркий булан Намнан сүрэн Баасанжив Наранбаяр Өлзий сайхан Цэргийн зам Батцуур гэсэн бүгчүүд 7 бүх шалгаж үлдээд байна. За хоёр бүхийн бас их удах юм бол аюултай тэгээд дээгүр шүрчин. За шахад татсан. Сөрөө тахимдсан. Нэг аргагүй шахацсан бяцлаг шиг л одоо цоломхон хөл их сайтай нуруу гар бяртай яг өөрийнхөө одоо биений тийм онцлог тохируулаад одоо барилдаа сурцсан юм бүх аймгийн хурцаарслан Батцоож. За сумын золтой хөгчүүдийн барилдаанд 3 билүү 4 ч одоо төрүүлсэн шиг санагдаж байна. Ховд аймгийн Чантам сумын яриад Бүтэээмж Таавар компани Ховд аймгийн онцгой байдлын газар Ховд дэвжээний бүх 1995 онд төрсэн. За 178 см-тэй 130 кг жинтэй. За 22 онд аймгийн начин 23 онд Баяулгийн аймгийн Баяр наадам төрүүлж аймгийн Арслан. За 24 онд Говьалтай аймгийн наадам төрүүлж одоо аймгийн Арслан залуу баталсан юм бүх. За Говьалтай аймгийн наадам бол одоо 8 сарын 3-нд болсон шиг санагдаж байна. За яг үндсэн наадамд нь бол хангаа авраг төрүүлж Өлзий сайхан үзүүрлээд. За аймгийн цол олгохт нь бол одоо Батцоож төрүүлсэн. За ингээд жилийн дараа жил бас нэлээд гарангийн дараа ч юм уу та. Үндэсний бүхэн холбооны тэргүүлэгчтэй одоо шийдвэрээр цол нь бол сэргсэн. Өгчүүд нь одоо цол жимгээ авсан. Дорногов аймгийн наадам, Говьалтай аймгийн наадам, за Орхон аймаг Илгээтэй эзэд 256 гэсэн ийм наадмууд байна. За одоо бас Монгол бүхэд Баганга дүүргийн нэг наадам байдаг юм байна. Бүх сонирхогч зай мэдж байгаа хаа та. Ер нь бол одоо ингээд тооцоод эхэлсэн юм чи бас тооцоход буруутахгүй, сүн гомдоохгүй юм л барилдаа үлдчихэд байгаа.
наадам. За бусдын бол одоо бүгдийн л тооцлоо. За тэгш барьсан жилдсэн. Баруун тэгш барьцтай 2 үхийн барилтаа эхэлсэн. За мүлгэр дүүхэн гэж юу хэлээд байгаа юм болоо эрхэн баярыг тэгээд байх юм гэж бас манай үзэгчид эрхэн баярын дэмжигчид одоо асуумаар санагдчих магадгүй. Ер нь бол барилдааны бол илүү одоо тийм хувилбартай явж одоо барилдах тусам залуу хүн бол одоо хөгжиж сайжирж идэг. За мэдээж одоо ингээд нэг тогтоод ирсэн наацч дээр туршлагач дээр бүх юм одоо тогтоод ирсэн үед бол хүмүүс нэлээ одоо харсан, хүлээсэн, дуршлагаараа мэдэрсэн одоо тийм байдал бас өссөн үсээгүүл шилжиж идэг. Энэ бол өөрөө спорт болгонд байдаг ийм зүйл. За хит одоо бас багадаа ингээд их хашир суучаар ерөнхийдөө барь тавьсан байдалд ер нь давхын төлөө биш унахгүй төлөө л одоо бас барилдчих гэдэг. За тийм зүйл одоо бас том цолтой бүгчүүдээр ч гэсэн зөндөл харагдаж идэгий. За бусдаас одоо онцгой төрсөн арга байхгүй одоо бүх юмараа илүү төрсөн тийм бүгчүүд бол одоо байна. Хөдөлгөөн болгоно одоо мэх болж идэг. Ямар нэгэн тийм стандарт техник шаардахгүйгээр ер нь бярттай тийм тасархай илүү хүмүүсийн одоо хөдөлгөөн болгоно л ер нь мэх болж идэг. Батэрдэн авраг, санжаадан авраг гэдэг ингээд. За тэгшвэрц 2 дахь одоо баруун дээр 2 үхэн барилдаа үргэлжилж байна. За Батцааж нэг мушгих гэж сөхөө дутуудсан. Энд мушгаагаас илүү бас цааталтаа эргээд хавирч мэдэх ийм л үндсэн хувилбар болов. За толгой зөрүүлээд барь задарлаа 2 бүх. За одоогор бол 2 хурдаас ам авж эхлэегүй байгаа. 2 үхэн барилдааныг хараад байна алтан цоож. За түрүү одоо би бас ярьж ирсэн аймаг зэргийн золтой бүгчүүдийн барилдааны тухай. За 1980-аад оны одоо сүүл үеэс л ангаахын дээд сургуулийн зааланд болж эхэлсэн юм барилдаа. Ер нь бол Давгсруу Арслан санаачилж одоо эхлүүлсэн гэж хэлэхэд буруутахгүй юм барилдаа. За сүүлийн үе рүү нь бол одоо Булган аймгийн харьяат Монгол улсын гавьяа төгш Гүр Баатам за ангаахын дээд сургууль. Ер нь ангаахын дээд сургуулийн зааланд бас үндэсний үхийн бэлтгэл бас их тогтмол ордог байсан. За ингээд ер нь Монгол бүхий өргөө нээгдтэл одоо тэнд болж исэн юм барилдаа. За нэр нь бол сургалтын гэдэг одоо нэртэй байсан. За яг бол бүхий өргөнд бас нэг 260 гаруй удаа гэдгийг шүү. Одоо хэд болж байгааг нь бас сайн мэдэхгүй байна. Болсон барилдаа гэж ярьдаг. За Мөнгөнбаатар, Бямбажуу харцаг, Мөнгөн зоож Батбаатар харцгууд гэдэг одоо топууд байна. Аймаг зэргийн золтой өгчүүдийн барилдаа нээлт хаалт хоёр л нэлээд тийм сенсацтай болдог байсан. Нээлт яагаад тэгэхээр тэр жилийн нөгөө аймгийн цол авсан бүх одоо хүмүүс ирж барилддаг. Бүр зарим жил тухайн жилд одоо улсын цол авсан бүгчүүдийг өрж аймгийн золтой өгчүүдийн барилдааны нээлтэнд барилдуулж исэн. Ангаахын дээд сургуулийн зааланд. Тийм одоо бүр дүү зүртэл байдаг. Цол хамгаалах барилдаан гэж. За нэг жил одоо болсон барилдаанд 5 одоо 7 төрүүлсэн бүгчүүд бас байдаг.
Өсгөр авраг, дорцсон буугаар од гэрэл за тэгээ миний одоо түрүүний нэр хэлсэн хүмүүс бол ер нь хөвшлэн бас 5-аас 7 дөрвөлдсөн ийм бөхчүүд. За хамгийн одоо бэст амжилт нь бол Мөнгөнбаатар Арцгийн түрүү одоо 2-3 ч удаа ярьсан. За хавирсан түрүүний одоо нөгөө ярьсан хөвлбөр гээд гол одоо юм одоо л гарч ивүүц бол одоо л задарч байна. Баруун мөш гэж чочоогоод явуулсан. Сая бол одоо баруун талаа хавираад тэнцвэр алдаж дөрөв хөлдүүлээд босгоод ирлээ. Араснаас нэг айхтар хөөсөнгүү. За аймаг зэргийн золтой бөхчүүдийн байралтаа 99 оны хавар юм болов. Монгол бүхий өргөнд болж байхад баяр цэнгэлгоо нэг гараа дэвэний талаар бас яриа хийж исэн юм а. Тэгэхэд би одоо амны үгэд хараа сууж исэн. Мөнгөн зоо чарцаг цогцолд орж начи хоёрыг гаргаж ирээд. Тэгээд хуужны бөхчүүдийн гараа дэвэ өөрөө нэг юм иймэрхүү байсан гэд үзүүлж исэн. За тэр зураг бол бас бүксөнд хэвлэгдсэн сүүлд хүртэл бас энэ тэнд харагдаад байдаг гэсэн. Өвдөг дээрээ гараа тавиад нэлийн хоолоос ингээд суугаад өрдсөн. За хавираа дутуудсан Эрхэн баяр. За тэгш өрц. Цэцүүд бүгд очсон. За асуул олчмор байгаа юм да. За баруун тэгш өрцтэй эхэлсэн. Аймгийн уртарслан батцааж. Аймгийн арслан Эрхэн баяр хоёрын барилдаа. За барь задарсан. За утгасан. Утгаа зүтгээд утуудсан. За барилдаан бол одоо ингээ удааширсан барилдаа улсын баяр наадам тэр Монгол бүхий өргөөнд тэр итвэх одоо нөгөө хасна гэж ярьж байгаа. 23 24 оны наадамд бол цодон дөрж арслаа. За 4-ийн даваа 5-ын даваа 2 дээр бас. За тэгээд ер нь бол цэцүүдийн одоо тайлбарлаж байгаагаар бол барилдааны итвэхийг юун дээр харж байгаа вэ гэхээр барьцсан дээр одоо голж харж байгаа. Барьцаа түрүүж тавих юм уу хамгаалтын барьцанд одоо шилжих хоёр дээр харж байгаа гэж. Нэг хүн юм хийх боломж олгохгүй. За тэгээд түрүүлж нэг бол одоо барьцаа тавьчаад гар ургалаад ингээд зогсчод байгаа. Энийг харж байгаад бол шийдвэр гаргасан гэж ойлгосон. За хавирсан. За сайн хавирлаа та. За ёстой нэг тас идэл нь авирна гэдэг шиг би энэ чимээ сонслоо. Та нар энэ бүгд сонссон баг. За Ховд аймгийн Чандман сум Хэрэг аймгийн Уртарслан Батцоож, Булган аймгийн Могодсум Хэрэг аймгийн Арслан Эрхэн баярыг 5-ын даваа дамдаж авч барилдаж 5 давж дунчуугийн 8 чалгарч үлдлээ. За сугруу нь одоо цогоод баруун хавирдсан. Тохоо алгадаж хавирах гэдэгтээ тун төстэй энэ. За дашнаа чин дашаарцгал ер нь хийгээд байгаа харагдж идэг. Тогоосгоо авирдсан сугрун цохоод. За энэ хавираа. За даацтайхаа орсон юм байна. дэт үзэгчдээ
Азтай залуус 12 дугаар сар аймаг сэргийн цолтой хийн барилдааны 6-гийн даваа эхэллээ. барилдааны 6-гийн даваа шалгаж үлдсэн 8 бөхөө зүүн баруун талын засвал дээрээс Аймаг зэргийн цолтой хөгшүүдийн энэ үлрэлийн анхны барилдаа Азтай залуус 12 дугаар сард эхэлсэн. 5-6-гийн даваа эхэллээ. За Дунчуугийн даваа Алтанцоож хурцарслын Ирки булааныг авсан, Батцоож Үлзий сайхныг авсан. За энэ бужигнаад эхэлсэн. Үлзий сайхан ч өнөөдөр өөр байгаа шүү. Хангаан Арбанбаяр 3 бөхөөс Инхтрийн Басанжавыг авч Буулганы Намнансүр Арангаан Батцор 2 тунсан байгаа. За зөрөө тарай өөрийн нөгөөд явчлаа. Зөв үү буруу юу мэдэхгүй. Хариу нь удахгүй гарна да. За тэр хоёр хөл тэгээд явдаг зөв юм болоо да. За зүгтуул ус хайрцагт орно. Яваад барилдахад бас буруу юм байхгүй. Аймгийн урд зарслан Алтанцоож, аймгийн урд зарслан Ирки булааныг амлаж явсан. Зэвсэг түвшний тэг 14 дугаар анги UBL компани за Борундрын Уурхаан бүх аймгийн урд зарслан Алтанцоож. За ULE компани бүх за Тунсан хоёрын барилдаа энэ харагдаж байна. За тэр зодогны ширээсэн дээр дараа зөрүүлээ тахимч одоо мэднэ. Батцуурын барилдаан болж одоо ер нь тэгээд гарлаа давлаа барай зөрөөн дээр л ихэвчлэн одоо шийдэгддэг. За анх одоо тэр сумын занд гарч ирж үзүүрэл төрүүлж явах үеийн Батцуурч бас үнэн гоё шүү дээ. Бараа хөлөө алдцаа явж байхдаа агаар цөр тахимтаал энэ тэр. За айлг үсээ бол одоо харамлахгүй зөрөөд өгч чинь амгаас намсран. За сэнжигэн дээр гар холбсон. За наагаад эндээс таллаад байгаа. За улсын арцаг Төмөн Санжаагийн мөнгөн цоож гэдэг чинь ер нь тэгээ хоёр сэнжигэн дээрээс бас одооны хэллэгээр бол калас барилддаг бүх байсан. За энэ зүүн сэнжигээ халах гад одоо мөн айхтар хойшоо чангарсан. Тэрэн дээр нь ганцхан дайраа даг тахимдаад лаваа авчлаа. Их шүүгийн дөрөвдөлдлээ. За одоо ер нь Батцуурчаас аймаг зэрэг төрүүлж исэн бүх үзүүрлж байсан бүх барьцны гიშгэгдлийн алдаа гэдэг бол одоо тэгээд за ер нь бол өөрөө бас нэг тийм айхтар барьцанд юу бүх вишилтэй намнасар ерөнхийдөө бол тэгээд бас барьцан дээр бол одоо нэг айхтар тэгж чангардгүй хүнээс бас харамлдгүй одоо барьц өгөөд өмнөөс нь алхаад явдаг тийм онцлогтой бүх Ирки болоо үндсэн барьцаа авсан хутах гад дутуудсан. За Троцкий заал гээд бүгчүүд бол одоо ер нь сүмийн заал гэдэг канал бүрийн автобусны бодлын урд байдаг. Троцкий спорт клубын зааланд баяуулгийнхан хинтийнхэн баг хамт чахууд оронтойхон дүнсний хоо бэлтгэлийг хийж байгаа баг. Хоорондоо бол мэдээж одоо олон барилдсан байж таараа. За одоо энэ сэнжигээ намнасар яаж хаалах нь бүгд тэр харцгай таллуулахгүйгээд. За эхлээд талдаа тэр за энэ ингэж зээд зөрж байгаа тэр үлдсэн баруун хөл дээр ганцхан хам тахимдаа дайрцсан. За саяны михийг бол одоо харуулж тахимдах гэж хэлнэ. За толгой суг руу орсныг бол голцох одоо хонгодох гэдэг байгаа бид нар. За гарын үзүүр бас сайтай маа Батцуур. Ер нь яаж ч одоо муу хүмүүс тахимдах вэ? Ер нь тахимдаас үл хонгодоо яваад байгаа бүхчүүд бол гарын үзүүр л одоо ер нь онцгой байдаг. За том сүхбат гар дэнтэр бол ер нь тэгээд бараг тохоор нэг алгадахад л хүнийг одоо бүтэн эргүүлээд харуулсан тэр барилдааны бичлэг дээрээс харж байхад байдаг. Тахимдахад яг одоо тушаатай морь цороож байгаа юм шиг ингээд тушуудсан юм шиг цаашаа сууж байгаа юм тэр.
За одоо бол тахимдах механий хувилбар их олон одоо хувилбараар хийгдэж байгаа. За тэр дундаа одоо Төв аймаг, Булган аймаг, Аранга аймгийн бүхчүүд бол бас нэлээ хийдэг. За Хинтээ аймгийн өмнө дэлгэр гэсэн бол одоо бас л бүхий одоо үлгийн юм сум. Монгол бүхий одоо бүх цаг үеийн түүхэн амжилтыг одоо өмнө дэлгэр сум яриад Монгол улсын даяар дурсагдах далайдын Дархан авраг, Хөдөлмөрийн Батэрдэн аврагд эзэмшдэг. Саам бүхийн дэлхийн 3 удаагийн авраг, дэлхийн замын 5 билүү 4 удаагийн авраг байдаг хаа. Азийн тоглолтын мөнгөн медальтай байдаг хаа жудогийн хамгийн том амжилт нь. За Батэрдэн авраг, Оюун Болдарслан, Алтан зоож гэдэг одоо байна. За одоо 300 авцсан байгаа үлзий сайхан. Тэр Батцааж бол баруун тавиал хөөгөөд яваа. За тэгсэн одоо энэ хөөгөөд байгаа дотор бол гар их урагшаа ингэж гарч яваад байгаа. Нөгөө зөв ч юм уу буруу ч юм уу гэдэг шиг энэ бол ер нь тэгээд чөлөөтэй хүний өмнөөс одоо гар бас ингэж зайгүй шахаж явна гэж одоо яадаг юм бол тоо. Үлзий сайхан ч тэгээд 20 тусан бол бүр хурдан авах баг, 20-гүй бол яаж авахыг харцгаая. За үлзий сайхан бол Монгол улсын гавьяацгал жуулагч Цэндийн Баяр сайхан багшийн шав, Хасуу Мегастарс клуб. За Дархан Монгол алт гэдэг одоо бүхийн төлөө бүхнээ зориулсан ийм одоо алдартай дасгал жуулагч байдаг. За одоо бас одоо олон залуучуудыг Монгол бүхий спортод бэлтгэн гаргасан, олж одоо тодруулсан. За Баямунк авраг, Бямтар заан гэдэг одоо олон одоо бүхчүүдийг бас олж тодруулсан юм хүмүүс байдаг. За гарч ирсэн цагаас л хойш ер нь хурцаарслан бол барилдааны санаачлагыг нэлээд авч барилдаад байгаа. Ер нь бол одоо товтол хөөгöd байгаа. За гар дээр бол ер нь зүр дараа доороос нь голцоохон сөхөж түлхчээл одоо яваад байгаа. Үлзий сайхан бол харин үндэсний үеийнхээ бэлтгэлийг сүүлийн 1-2-3 жил бол яг одоо хангаа аврахтаа зүг хангаж байгаа. 85-97 кг хэмжээнд одоо жилүүтэй өрг сайн барилдаж ирсэн. Одоо ч бас ер нь 97-д бас улсын аврагт ороод байгаа харагддаг. За аймгийн Арслан Баасанжив, аймгийн Арслан Наранбаяр хоёрын барилдаан гарын үзүр дээр зөрөө даарцсан хоёр бүхэн барилдаан. За авсан барууны навцсан цаацсан дэрэлчлээ. Буруу л байсан байна да. Удахгүй бодлогын хариу гарна гэдээсэн. Өвөр Анга аймгийн Зүүн Баяулан сум яриад Нутгийн буян групп алдар спорт руу зөвтгөшний 150 дугаар ангийн бүх Сэргийн Арслан Баасан цагтын үлзий сайхан аймгийн Урцаарслан Улаанбаярын Батцаажоор 6 давж гişүүгийн 4 чалгарч үлдлээ. Өөжгийг өнөөдөр нэг өөр харагдаад байсан юм а. Заамн тон төвггүй 6 давлаа. Та чарлаа, би чарлаа. 300 шүүрээд цацсан. Ганц баруун сууж аваад дэрэлцсэн. Ингээд гişүүгийн 4 цаашаа яахыг таашгүй юм. За гişүүгийн 4 Арын ханга, Өврийн ханга хоёрын 2 зэргийн цалтаа бүх үлдсэн байгаа одоо. Зэргийн Арслан 1, зэргийн Заа 1. За Хурцаарслан Алтан зоож 7 бүхөөс Хурцаарслан Иркий болоор амлаж явсан. Бяртагийн шилж авсан. Аймгийн Арслан ханга Наранбаяр 3 бүхөөс Баасанживыг амлаж явсан. За үндэсний бүхийн дөрмийн талаар одоо бас хэлцүүлээд ярьж байхад Баямунк авраг нэг тэгж ярьж ирсэн шүү.
Хэрвээ амдаж явах даваанд хоёр бүх одоо хаилцахгүй удвал яах юм бэ? Тэгвэл амдаж явсан хүний нуунсан тооцно. Яагаад гэсэн. Үгүй амлаж авчиад тавч чадахгүй байгаа юм чинь тэгээд авсан хүний л одоо хасан даа. За хур царслан алтан цоож хур царслан иркэ болоо хоёрын барилдаа. Барьцаадра талбай голсон аймгийн Арслан Баасанжав аймгийн Арслан Хангаа Наранбаяр хоёрын барилдаа. Баруун талдаа сугонгоцог элэг усны барьцтай болоод эхэллээ. За аймгийн хур царслан иркэ болоо элэг устэй тулдсан зүүн гар талдаа. Аймгийн Арслан хур царслан алтан цоож баруун гар Синжигний барьцтай хоёр үхэн барилдаа үргэлжилж байна. За аймгийн Арслан хур царслан алтан цоож бол одоо хоёр талаараа барилддаг. За гар хөл хүзүү гол ясны бяар бол их сайтай. За гар мар энэ төр бол одоо онцгой том шүү дээ. Хоёр гар хүнд. За дээр нь бол одоо бас нэг онцгой чадвар бий алтан цоожид. Яг энэ цаг үед одоо Монгол бүх барилдаж байгаа. За нэг идэвхтэй барилдаж байгаа нэг 300 гаруй сумын зам байгаа болов. За тэгээд улсын аймгийн цалтайгаа нийлээд бол нэг 500 600 орчим хүн байгаа идэвхтэй. За бүгдийг нь оруулаад тооцох юм бол ер нь 30 гаруй мянга орчим хүн бол барилддаг тийм зодог шуудагтай. За 7 сарын 11 12 13-нд бол гараа барилддаг бүх тоолох юм бол багцаа ер нь тэгж тоологдоод байна гэж Данзан багш нэг судалгаа ярьж байсан юм. Одоо бол багасна гэж байхгүй бүр ихч болсон байж мэднэ. За алтан цоожил ер нь идэвхтэй одоо актив байгаа бүгчүүдийг бол бүгдийг нь мэднэ. Ямар цолтой, аль аймгийнх яаж барилддаг, сумын зааны барилдаан ч одоо алгасгүй үздэг, эсвэл сумын заа юм. Зэгээтэй бол хуурны шүгөгчийг л одоо нэг танихгүй юм байна. Энэ бусдын бол их сайн мэднэ. Дээр нь одоо хүн ямар ч үнийг бол одоо уншиж барилдах чадвар бас их сайтай. За өөрөө хоёр талаараа барилдана. Хөл мөхний хөлбөр бас их сайтай юм бүү. Монгол Улсын начин зоригт начин гэж манай алдрын спорт ронд бас дасгалжуулагчаар хэсэг ажиллаж исэн. 80 жил одоо 2001 он ард дэвсглийн 80 жилийн өн баяр наадам тунаад одоо өмсөд даваад начин болж исэн юм бүү. Саав бүхийн дэлхийн цом, дэлхийн залуучтай аваргын одоо хүрэл медальтай олон улсын хэмжээний мастер золтой. За яг зоригт багшийн одоо гарын шав, унгын шавнырийн нэг Амар санаа, алтан цоож, Мустафа гэдэг одоо олон бүгчүүд бий. За алтан цоож бол одоо нэлээд багасаа бас барилдаж эхэлсэн. Залуучдын улсын аварга төрүүлсэн үндэсний үхийн сакс их сайхан тоглоно. Монгол бүхэд энэ цаг үед бол байгаа бас хоморхон одоо тийм хошин мэдрэмж өндөртөө бүгчүүдийн нэг нэлээд комедиан гэж хэлнэ дээ. За аймгийн ур зарслан Малиши иркэ болон авраг дэд сургуулийн иркэ болон гэж анх одоо Монгол бүхэд гарч тодорч ийсэн. За Адиахүү багшийн шав за авраг дэд сургуулийн одоо бүтээгдэхүүнүүдийн нэг Нутгаа дуурсгана гэдэг барилдаа 2012 он сүүлжих нь болсон баха. Тэгэхэд сумын заан цолтой бас амаргүй уучраа нарын нэг болцсон барилдаж ийсэн 10 онд. За тэгээ 11 онд аймгийн Арслан болсон юм бүх. Хинтийн ганц зоож Баян үлгийн иркэ болон Сэлэнгийн Эрдэнэ баяр гэж 3хан сумын заан одоо орж ийсэн санагдаж байна. Бар жилийн нутгаа дуурсгана гэж барилдаа. За одооныхоор бол алтан цамрах юм да тэгж хэлэхэд бол. За тунсан хоёрын барилдаан бол одоо шурх гээд өнгөрцөн. За Өлзий сайхан Батцоо хоёрын барилдаан бас гоё болсон. За одоо бол үлдсэн дөрвөн
2-оос 4 бүхэн барилдаан бол 90 шуудганы барьцанд хүрэх болов зүгээр би тэгж таамаглаж байна. За урд чадвар одоо мэх техник за барилдааны одоо онцлог гэдэг хэлэх юм бол ер нь одоо их ойролцоо одоо ийм мөхчүүд бие биенийг одоо амлаж явсан. За бүгчүүд одоо энэ барилдааныхаа явцад ингээд нөгөө зодгоо янзлах болдог, гутлааваас янзлах болдог, янз бүр болдог. Тэгвэл энэ үедээ бол одоо өвдгөө газар хүргэдгүү тийм цээртэй гэж ахмад бүгчүүд ярьдаг. За гарцаагүй одоо тийм тохиолдолд засуулууд одоо хормоогоо дэвсэж өгч байгаа. Янзлах одоо янзлж байгаа энэ төр одоо бас харагддаг байсан. За эргээ болоо яг л өмдсөн барьц. Баруун суугдсан зүүн давуулсан барьцаа авсан. За эндээс юу ирэхийг бол одоо алтан цоож их сайн мэдж байгаа. За эрхий болоноос тойрч алхуулаад хутгаа ширвэж одоо мушгаад хавраа одоо ирэх магадлалтай. Яг л одоо тийм одоо мехний барьцыг одоо авцсан байна. За алтан цоож бол энэ хүний барьцан дээр их үлддэг. Зүүн талдаа бол одоо дагаж их сайн морддог юм бүх. За энэ намрын одоо өдрөлд бол одоо тун сайн барилдаж байгаа. За энэ тойрч алхуулаад хаврах гэсэн. За шууд давуулсан барьцын бол халаа тавиулсан сөрөө дөөрийн баруун сугдсан байгаа. За яг л одоо өөртөө адилхан хуулиураас эндээс ирж болно. Алтан зоожоос мордоо хавраа 2. За 90-ад оны дунд үе сүүлийн бүгчүүд бол бас улаан хамбаар Монгол гутлынхаа ногтыг одоо их бүрсэн байгаа харагддаг юм. За алтан зоож хурцын одоо гутлын ногт бол бас нэг тэгж содоо харагдаж шүү. Одоо бол бас зөөхөн харагдаад байгаа. Ихэвчлэн нөгөө тогны лентээр л одоо ороодсон байгаа харагдаад байдаг. За аймгийн арслын инктрийн баасан жоо аймгийн арслан Хангаан Наранбаяр хоёрын барилдаа баруун талаараа дан шүдгний барилдтай эхлэх юм байна. За 1993 онд төрсэн юм бүх аймгийн арслан баасан жоо 15 оны аймгийн начин 17 оны аймгийн за 18 оны аймгийн арслан за алдар спортороо Эрдэнэ үүд компани нэрээр барилддаг юм бүх. За аймгийн арслан Хангаан Наранбаяр 1996 онд төрсэн Ос Ширхтэн групп алдар спортороо 5 ан дивжины нэрээр үлддэг юм бүх. Үндэсний хүүхэн залуучдын улсын аваргын алтан мөнгө, сүрийн одоо мөнгөн медальтай. За бас л одоо багасаа ер нь тодорч ирсэн одоо өчнүүдийн нэг. Гэхдээ бол хамгийн анх одоо хичээлж ирсэн бүхэн төрөл нь сумо. За мэрэгжлийн сумо хөхөд ер нь одоо хөл тавих уу, үндэсний хөхөөрөө цаашаа барилдах уу гэдэг сонголтын дээр одоо үндэсний хөхөө сонгоод үлдсэн. Залуучдын дэлхийн аварга, насан туршийн дэлхийн аваргын мөнгөн медальтай. За Батсуур дархаа аварга Хангаан Наранбаяр арслан. За Дорноговын Баатарл арслан, Умсын баруун түрүүний Намсран ганцэг арслан гэл одоо. За Нямбаяр арслан байна хөвсгөлийн. Сонирхогчдын сумаа өгөхөр барилдаад байна. Энэ одоо өнгөрсөн жил тэрний урд жил энэ төр бол ер нь яг л энэ хэд л одоо барилдаад байгаа. Багийн дэлхийн аварга, сумогийн дэлхийн аваргуудад, одоо жингийн дэлхийн аваргуудад сайн барилдаж байгаа. Батцуур аварга бол одоо төрүүлсэн баг. Баатарл 2 3 төрүүлсэн. За баруун талд нь толгой зөрүүлээд эгэмрүүн тулаан мөрөгцсөн аймгийн арслан баасан жив зүүн гар шүдгний барьцтай байгаа. За тэр Наранбаярын доод баруун гарч одоо ер нь тэгээд тэрийг халуулж л эхлэх болоо да. За барь задарсаа.
Хурцаарслын артан цоо чуулзаарслын эрхий болоо хоёрын барилдаа баруун талд элэг үсэнжигнээ барьсан жилжээд эргэллээ. За 20 минутад одоо нэг даваа үргэлжилдэг. Нэгээс одоо 10 даваа 9 даваа бүх даваа бол одоо 20 минут. За энэ хугацаанд бүгчүүд санд нийлэх юм бол 4 барьсан чул шилжиж болдог. Элэг үсэнжиг цугонгорцог. За шууд ч одоо бүр шуудганы барьсанд одоо шилжиж болно. Өөрөөсөө санд нийлэх юм бол. За санд нийлэхгүй тохиолдолд за шуудган дээрээс голлож төрж яваад төрж өгöd дутуудсан. За урдураа нэг хэрвэж татаад барьц цадрлаа Наранбаяр. Аймгийн хурцаарслын алтан цож аймгийн арслын эрхий хурцаарслын эрхий болоо хоёрын барилдаа. За мордсон. Мордо заалгай тавирсан. Араас нь мордсон. За ингэж л одоо айхтар хоёр хөл зэрэг ажиллагаатай гэж хэлээд байдаг чи. Хоёр талаараа барилддаг гэдэг чи одоо энэ сая энүүхэн богино зайн дээр 3 хувилбар яваад л тогтлоо. За энэ баруун мордоод зүүн хавираад өндийгт нь ахиж ард нь баруун мордоод тогтсон доо. За зүүн талдаа зөрөөд элэг үсэнжигний барьцтай болсон хоёр хурцаарслангийн барилдаа үргэлжилж байна. Давхар атсан. За зүгээр сэнжигний барьцгүй юм. Тэгтээ бол бас тэр солиусан дээр айхтар атсан шүү. Дунгуул элэг үсэн дээрээс дунгуулд татаад дамжиж зүүн суугдах гад буцлаа. За одоо шууд гэн шилжих юм бол удаа хоёр үхэн барилдаа. За тийм байна. Баруун дан шуудганы барьцтай хоёр үхэн барилдаа үргэлжилэх юм байна. За аймгийн арслан Наранбаяр аймгийн арслан Баасанжи хоёрын барилдаа бас баруун дан шуудганы барьцтай үргэлжилэх юм байна. За энэ бүгчилсэн ийм барилдаан дээр бас доогуур дааванд нэг зуураад нэг сайн одоо муудаж аваад сэргсэн бүхэл бас энэ биений одоо цуцаа булчингийн цуцаа зуураа гараад буцаад барилдаан сэргээд за тэгээ удаан барилдсан хүн бол бас нэг давуу талтай байгаад харагддаг. Бие хүндэрдэг, унаа холддог. За хүмүүс ярьж идэг юм би нэг тэдийн даваанд нэг тэрнтэй барилж яхад мөр нуруу хоёр нилээн зурж байгаа. Тэгээ хөлс гарсан чинь гоё болцсон. Тэгээ тэрнээс хойш бүр янзын болчихлоо. За тэр малгай унагдагч асуулт одоо бас л яаж ийна тэр янз бүр бол бас асуултаа бас холбогдож мэдхээр боллоо. За энэ тэмдэггүй асуудлууд бол залуу асуудлууд. Тэгтээ бол ер нь залуу асуудал нэлээд орж ирсэн. Асуудлууд бол их шинжлэгдсэн байлээ. За энэ Монгол бүхий уламжилт одоо ёс одоо жайг гэж бичигдээгүй бас дөрмүүд гэж байдаг. За тэгээд одоо Монгол бүхий энэ дарах орох ёсон, малгай тавих, элэг үс тайлж одоо дахин авж өгөх ёсон гэдэг олон юм би. Шинэ засуулуудад одоо бас тийм сургалтыг Монгол бүхий өргөө орж байгаа. За тал талын одоо ахлагч нар гэж одоо хашир туршлагатай олон жил зассан юм засуулууд гэдэг баруун зүүнийг ахалдаг. За засуулууд бас одоо улсын алдар цолтой том цолчин засуулуудтай бол одоо бүгд хүндэтгэлтэй ханддаг. Хөвчлэн одоо Багшавын барилдлагатай байдаг. Засуул бас олон одоо үе дамжуул засуулаа бэлдсэн ч байдаг. Мордсон баруун мордоод аваад явлаа. Тэнтэй аймгийн өмнө дэлгэр сумын харьяат ULB за уулын баяжуулах үйлдвэр
Зөвлөгтөчний тэг 14 дугаар ангийн бүх аймгийн хур зарслан алтан цоож аймгийн урт зарслан эрхээ булаанаар 6 давж Игшүүгийн 4 жалгарч үлдлээ. Баруун талдаа халз мордоо давсан. За Өвсгөл аймгийн бүрэн тогтох сумын ариат Зөвсөгтөчний алдар спорт руу Эрдэнэмүүд компани үг аймгийн арслан Инктрийн баасан жив аймгийн арслан ханга Наранбаяраа 6 давж Игшүүгийн 4 жалгарч үлдлээ. За 3 бөхөөс ам аванда алтан цоож урт зарслан Давхар шуудганы барьцсан дээрээс голдож дайраад өвдөг шороод дуулсан юм байна аймгийн арслан баасан жив.